Одоо малчтад ноолуур үнэгүй байна гэдэг ойлголт байна. Одоо малчтад ноолуур худалдах гэхээр худалдаж авахгүй байгааг та одоо өөрөөсөө газар дээр нар хангад очихдаа харсаа. За тэгэхээр малчтад мөнгө очиж байгаа бол бидний цэц булаалдаж гоё одоо юм онлын ч юм уу танин мэдгүй шин чанартай асуудлууд бол ярихгүй. Тэгээс нөгөө тарифын нөлөөнөөс болоод урд хятадд ноолуурын аж ахуй нэгжүүд бол тодорхойгүй үйлдвэрлэлээ зогсоогоод байна гэж яриад байгаа. Бид нэр ноолуурын зах зээл дээр дэлхийд 50% тоглогч гэж яриад байгаа. Тэгээд ахад яагаад ноолуур тэгвэл яагаад Монголд унаад байгаа. Эцсийн байдлаар одоо ноолуурч унаад байна. Тэгээ ноолуур одоо жишээлхэд энэ жил үнд хүрч чадахгүйгээр малчтад гар дээр нь мөнгө очиж чадахгүй бол та хариуцлага хүлээх үү? За инквэрсэд. За нэгдүгээр засгийн газар улсын их хурлын баталсан төсвийн хүрээнд улсын их хурлын баталсан бодлогын хэрэгжүүлж байгаа. Цагаан алт хөтөлбөрийн гол зорилго бол мал аж ахуйн гаралтай түүхэд арьс шир ноос ноолуурынхаа үйлдвэрлэлийн төвшинг нэмэгдүүл гэдэг даалгавар та бүгд өгсөн. Тэр хүрээнд бид нар ноолуурынхаа босруулалтын төвшинг сайжруулах ажил хийгдэж байна. Энэ ажил хийснээр ноолуурын үнийн уналтыг бид нар харьцангуй бага давж байна. Түрүүн хэллээ 103 аймгийн ноолуур 90%-тай 150-160 мянга борлоо дуусч байна. Одоо төвийн бүс эхэлж байна. Хангай болон баруун бүсийн ноолуур болоогүй. Ноолуур дээр үндэсний үйлдвэрүүд холбогдох хөнгөлөлтөд зээл аваад худалдан авалтаа хийж байна. Энд ярих биш имэйлд ороод харах хэрэгтэй. Өнөөдөр аймаг бүс малны чанар ширхэг микронтой холбоотойгоор өөр үнэтэй байна. 120-160 мянга дээр үн хэлбэлцэж байна.